За. Манайхан лайва шеэрлээд байгаарай. Дуун зүгээр өнөөгөө надад нэг хэлээд өгөөрэй. За. Залуучууд бид нар бол одоо энэ нийгэмд болж байгаа энэ бусармаг үйл хэрэг, үйл явдал энэ он цаг үед бол дуугүй байж өөрийнхөө арьсыг хамгаалаад өнгөрч болохгүй л дээ. Ер нь бол дуун шуугаад өрнөж जैन. Одоо зүгээр өнө. За дууг нь хэлээд өгөөрэй. За залуучууд бид нар энэ нийгэмд болж байгаа энэ хүчин за хар тамхи энэ асуудлууд дээр бол ингээд дуугүй нүдэ айнаад надад хамаагүй гэдээ өнгөрч болохгүй. Энэ өнөөдөр болж байгаа энэ үйл явдлууд бол бидний цаг үед бол эргээд давтагдаж ирнэ. Тэм учраас цөмөрөө ярилцъя гэж энэ лайвыг хийж байгаа. За улсын хурлын гишүүн Гаавыг гэдэг хүний охин Намундар гэдэг охин бол 16 наснда бүлэг хүмүүст бол үеийнхэн залуучууд бол хүчндүүлсэн гэдэг энэ асуудлыг бол хөндөж ярьсан. За энд бол нэг юм байгаа. Аавынхаа нэр хүнд, өөрийнхөө нэр хүнд энэ бүгдийг золиослон байж энэ үнэн ярьж байгаа энэ охины бүсгүй ярианд бол бид нар бол тоохгүй байж болохгүй л дээ. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бол харамсалтай нь өнөөдөр бол амаа өнгөчлөө гэдэг зүйлийг хагасаа мэдсэн сэрсэн. Харин өнөөдөр нэгд өдрийн сонингийн дугаар дээр бол Намундар гэдэг охины аав нь юу яалаа? Ярилцлага өглөө. Ярилцлага өгсөн. За чи ярьж байснаас юм хийгээч гэж байгаа. За энэ боржин овогтой амар сайхан гэдэг энэ залуу бол за би энэ Гаавыг гэдэг хүний энэ охины тухай ярихаас өмнө яг энэ мэтчлийн залуучууд би зориулаад нэг хэдин юм харуулъя гэж бодсон юм хийгээч гэж. За одоо энэ манайхан лайвын цааш шеэрлээд байгаарай. Би нэг илүү нэг ноцтой анхааруулжтай юмыг би та бүхэнд хүргэе. Яагаад тэгэхээр энэ Гаавыгийн Намундар гэдэг энэ охины тухай бол өнөөдрөөс эхлээд бол одоо тухайн охиныг бол өөрийн гүтгсэн, гүжирдсэн хэвлэл мэдээллүүдийг бол тавьж эхэлж байна, гаргаж эхэлж байна. За одоо тухайн охины зураг, хөрөг тэрийг бол фэйсбүүкэд тавиад эргээд нөгөө охины нэр хүндийг гутааж өөрсдийгөө бол зүгээр болгож гаргаж ирэх гэж байгаа ийм юмнууд бол явчлаа. Тэгээ бүх хэвлэл мэдээллүүд бүгд таг болчихлоо гэж байна. Яг үнэн. За манайхан лайв шеэрлээд байгаа. Би нэг 100 гаруй хүн ороод ирэх юм бол хамгийн эхлээд би лайвынхаа эхэн дээр нөгөө улсын хурлын гишүүн гант тулгатай холбоотой юмыг би ахиж ярих гэж байгаа. За яг энэ гант тулгаас би цаашлуулад энэ хүчингийн иргэдтэй холбоотой мэдээллүүдийг та бүхэнд хүргэх гээд байгаа. Яг энэ гант тулгатай холбоотой улсын хурлын гишүүн гант тулгатай холбоотой хэрэг бол Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үед гарсан. За тэр үед бол яаж холбож байсан? Одоо над руу бол олон хүн залгаж чи буруу юм хийж гэн гант тулгын тухай ингэж ярьж болохгүй. Чи найзынхаа тухай ярьж болохгүй. Чамд ер нь ямар хамаатай чи зүгээр чи нэр хүндээ алдаж гэн ийм хүчин ярьснаар энэ төргээд олон залуучууд над руу ярьсан. За Төвшин Баяр баясгалан бид дуугарч энэ нийгэм цэвэр болно гэж байна. Яг үнэн. За одоо 8 хүн лайв руу ороод ирэх юм бол 100 хүн болох гэж байна. Тэгээ яг би тэндээс эхлээд энэ лайвын дээр бодтой мэдээллүүдийг та бүхэнд хүргэе гэж байгаа. Компьютерээр харуулж байгаа нь би та бүхэнд баримттай юм хүргэх гээд зориод байгаа маа. За манайхан лайв цаашаа шеэрлчих 91 хүн үзэж байна. За нэг цаашаа 5 6 шеэрлчихтэл 100 гараа явчих ба 99. За цаашаа ихэд нэг 4 5 шеэрлчих гэсэн хүн гэж. За окей. За 101 хүн болоод ирлээ.
За улсын их хурлын гишүүн ган тулгаттай холбоотой хүчингийн хэрэг бол ерөнхийдөө намжиж таг болсон. Тэгээд энэ талаар ярьж исэн улсууд бол буруутан болж байгаа. Сүүлд нь нөгөө гишүүн бол хариуцлага хүлээгээгүй. За би та бүхэнд энэ мэдээг хүргэе. Одоо яг энэ Намундар гэдэг охиныг гүтгэж байгаа шиг, за яг гүтгэж байгаа шиг ган тулг гэдэг охинд хүчтүүлсэн Саранцайгийн бүсгүйгийн талаар мэдээлэл явахад бол ард нэг ийм ярилцлага гарч ирсэн. Энийг та бүхэнд би хүргэе. За энэ бол Саранцайгийн найзаас нь очиж ийм төлбөртэй юм уу? Ямар нэгэн байдлаар Саранцайг гүтгсэн ийм ярилцлага хийжсэн байгаа юм. Тухайн үед. За би бичлэгийг явуулъя. Одоо охинтой айгүй хуулзаж болдог. Тэгээд энэ тийм хөгшин ч юм уу эсвэл тийм мөнгөтэй ч юм уу тиймэрхүү асуудалтай хуулздаг. Тийм л хөвгөл байсан л та. Тэгээд тэр хэд хэдэн хүнтэй уулзтгийг ч бас мэддэг. Би хинтэй уулздаг. Нэг төвшин заяа гэдэг нэг ахтай уулздаг гэсэн. Ах гэж хэд хэдэн насны ярьч юм. Одоо нэг 45-аас 47 насны. Манайхан дайван чиш шээрлээд байгаарай. Тэгээд нөгөөх нь болохоор нэг 50 мэдээлэл нэг бас нэг тийм хүн биш. Тэгээд өөр хүн тийм хүн байсан. Тэгээд бас нөгөө нэг өөр бас нэг цагдаа гээд хурандаа гээд нэг эрдэнтийн хурандаа гэх нэг тийм үнтэй асуултдаг гэсэн. Тийм ойтон махаас бол нэг тиймэрхүү. Ер нь 10 жилээс аймынхын нөхцөлөөс мэддэг юм байл л дээ. Тийм нотгийн хүмүүсээс ярихад бас нэг тийм жоохон бүтэхгүй охин талтай гэж ярьдаг байсан. Төвшин заяа гэдэг хүнтэй бол баг тэг ихнэрээс нь салгаад, ихнэр хүүхдээс нь салгаад бараг суд. За энэ охины ярьж байгаа бол нөгөө ган тулгт хүчндүүлсэн гэх охины найз нь гэж ярьж байгаа. За мэдээж найз нь бол хүчндүүллээ гэхэд нэг найз нь бол ингээд телевиз дуудаал би найзыгаа бол одоо ийм явдалтай байсныг илчлэе, дэлгийе, би хэлье гэж ямар ч эрүүл ухаантай хүн нэг найзыгаа тухай ингэж ярихгүй. За энийг яриулахын тулд бол маш их хэмжээний арга хэмжээ авсан байж таараа. Энийг эндээс зүгээр ингээ харахад ган тулгын хүчин хийсэн гэдэг энэ мэдээлэл оргуу хоосон бишин бишүү гэсэн хардлага та бүхэн төрүүлнэ. Зүгээр энэ охин юуны тулд ингэж ярива. Та бүхэн зүгээр эрүүл ухаанаар хандаарай. Зүгээр нэг одоо найз нь ийм асуудалд холбогдлоо гэд найз нь тэгэнгүүт л би найзынхаа тухай үннийг нь дэлгийа. Манай найз бол хүмүүстэй явдалдаг байсан юм а гэд энэ охин телевизийн камерт дууж байгаад ингээд яриа өгөө зогсож яах юм гинэ. Энийг зүгээр эрүүлэр бодооч. За энэ бүгдийн цаана. За эргээгээд ингээ харж байгаа. Тэгсэн чинь хүчин хийсэн гэдэг мэдээлэл ган тулг гэдэг хүн улсын хурлын ерөнхийлөгчийн сонгуульд нэржсэн Халтмаагийн Батулга гэдэг хүний танил PR-аар намайг хүтгэж гинэ гэж хэвлэлийн урал хийж байгаа. Мэдгдсэн. За энийг би бас та бүхэнд эргээ сануулъя. За энэ хүчин хийсэн гэдэг мэдээллийн тухай хизээ мэдээлэл гарсан гэдгийг энэ хүн өөрөө он сар хугацаатай нь одоо хэлж өгнө. Эргээ саная. Тийм учраас одоо бид юу хийж байдаг гэж асуух. 6 сарын 12-ны өдөр анх хамтдаа бид бодлоо чиний хэрэгээ тухай мэдээлэл авах болсон байлээ. 13-ны өдөр энэ бодлоо үүсгэж авсан байлээ. Гэхдээ би өөрчлөлт байгуулах энийг хуулийн дагуу ямар процедураар явах ёстой тэр бүгдийг үйлчлүүлэн шалгаж өгч. Би мэдээлэл өгөөд за өөрийнх нь амнаас 6 сарын 12-нд бол хүчингийн холбоотой мэдээлэл гарсан гэдгийг ган тулг гэдэг хүн өөрийнхөө амнаас хэлж байгаа юм. Яг энэ бичлэг дээр. За гэтэл Халтмаагийн Батулга гэдэг хүний тухай Халтмаагийн Батулга гэдэг хүн 6 сарын 19-ний өдөр энэ хүн мэдэгдэл хийсэн. 6 сарын 19-ний тухай. Хэрхэн одоо хүрээгээд хэлж хэрхэн ямар замаар үргэлжлэж ингэж явж исэн талаар би одоо товчгоо мэдээлэл өгöd. Энэ улсын бүртгэлээс стандарт бол ерөнхийдөө ямар байгууллага бизнесийн компани байна вэ? За энэ бол 6 сарын 19-нд хийж байгаа. Одоо зүгээр эрүүл ухаанд тэгтэл нөхөр хүчингийн хэрэг нь нийтэд ган тулг гэдэг хүнд дэлгэгдээд мэдээлэл нь яваад эхлэнгүүд өөрийнхөө хэргийг далдлахын тулд Халтмаагийн Батулгын тухай би мэдээлэл хэлсэн чинь
Галтмаагийн Батулга гэдэг хүн бол танил PR-аар намайг хүтгэж байна. Энэ хүн бол ерөөсөө энэ хар тамхины холбоотой энэ офшорын тухайтай асуудлыг би хэлсэн чинь намайг өнөөдөр ингээ гүтгэжлээ гэд хүчингийн эргээ улс төр болгож чадчих байгаа байхгүй. Энэ нийтийн балиар юм. За ингээд өөрийнхөө хийсэн муу балиар хэргийг ингээ улс төр болгоод нуун дарагдуулж чаддаг ийм технологи харин Монголд байгаа юм. За яг энэтэй адилхан энэ одоо эргээд ган тулгын тухай хэрэг яагаад алга болж замхарсныг та бүхэн мэдж байгаа. За Японд юм уу гадны өндөр хөгжилтэй улс оронд бол иймэрхүү хэрэгт холбогдсон бол аль хэзээний ёс зүйн үүрэг хариуцлага хүлээгээд уучлалт гуйгаад хишүүнийхээ ажлыг бол аль хэзээний өгчихсөн. Манайд бол өгдөггүй. Харин уламж хаашаа ингээд дамжраад явж идэг. За ган тулаг гэдэг энэ залуугийн хүчингийн эрэгтэй холбогдсон эргээс цаашаа 5 настай охины хүчин 13 настай охины хүчингийн эргүүд ингээд араас гарсан. Энд ямар ч нийгмийн хариуцлага байхгүй одоогоор явж байгаа. За манайхан лайван цаашаа шеэрлээд байгаа. За яг энэтэй ийм хийсэн улсууд за одоо сая энэ улсын хурлын гишүүн Ганхүй гэдэг хүний охин Намундэр гэдэг охин бол хүчингийн эрэгтэй холбоотой мэдээлэл дэлгээд хилэнгүүд одоо нөгөө охины тухай яг ган тулгын стандартаар шиг нөгөө охиныг янз бүрийн байдалтай явдалтай байсан гэдэг ийм имийг ярьж чашиг гаргаж ирж байгаа маа. Эндээс зүгээр нэг имийг бодоорой. Ямар ч хуулинд байна штэ. 18 нас хүрээгүй буюу насанд хүрээгүй хүүхэдтэй унтсан болвол тухайн 16 настай хүүхэд нь өөрөө хүссэн байгаад өөрөө зөвшөөрсөн байгаад унтсан ч насанд хүрээгүй хүнтэй унтсан гэдгээр бол хуулийн хариуцлага хүлээх Монгол тодорхой хууль байгаа. Энэ хууль хайчваа. Бид зүгээр энэ хэргийг нүдэн дараад өнгөрч болно л доо. Баячуудын хүүхдийн хоорондын асуудал гээд гэтэл таны өөрийн чинь охин хэн нэгэн найзуудтайгаа итгээд хаа нэгэн газар зугаалгаар явж исэн чинь үеийнх нь банд нар нь ууж исэн юмд нь хар тамхи хийж өгч мансууруулж хагаад хүчндүүл яах вэ? Энэ зөв хэрэг үү? Бид ийм нийгмийг хүссэн юм уу? Энэ Монгол улс ардчил тусгаар тогтнол гэдэг нийгмийг байгуулъя, тусгаар тогтнолсон Монгол улсыг байгуулъя гэж бидний өвөг дээс хүсчээ, мөрөөдөж. Гэхдээ тэр улс нь ирээдүйд бүх иргэд нь гадаад хувцас өмсдөг. Монгол хувцас, Монгол дээл өмссөн нэг хөдөөнийх мангарууд гэж шаалдаг, орхууд гэж шаалдаг. Гадаад хэлээр ярихгүй бол тэнэг гэдэг. Гадаад хувцас өмсөхгүй бол мангар болж харагддаг. Ийм улсыг мөрөөдсөн юм. Ийм тусгаар улсыг мөрөөдсөн юм. Баячуудынх нь хүүхдүүд нь хар тамхи татдаг. Хар тамхи татсан хэрэгээ цагдаагаар нуудаг. Хууль шүүхийн байгууллага нь хамгаалдаг. Ийм нийгмийг бол бидний дээд үеүүд хүсээгүй хаа. Дөвшинбаяр баясгалан эсэргүүцэд тэмцэхээр буудадаал нь Монгол төр үнэхээр цэг болсон байна. Залуус бид яаж тэмцэхөө гэж. Өнөөдөр манай залуучууд нэг юм бодох ёстой. Би ганцаараа юу хийж чадах юм бэ гэж манай залуучууд бодож иж магадгүй. Тийм ээ. Бид нар бол ганцаараа юу ч хийж чадахгүй. Энэ нийгмийг өөрчлөх юм. Ганцаараа бол юу ч хийж чадахгүй. Харин бид нэгдээд олуулан болох юм бол өөрчлөлтийг хийж чадна. Тэр нэгдэл зөв юмны тухай бид нэр яриад байна. Залуучуудаа. За одоо ингээд энэ хүчингийн хэргийн цаана одоо энэ томчуудын хүүхдүүдийн за одоо зүгээр томчуудын хүүхдүүдийн тухай цөмөр эргээд харъя л та. Нөгөө салаавч гаргасан багийн байна. Май гээд. За салаавч гаргасан багийн бол Монгол төрийн цагдаагийн хувьд салаавч гаргаад чим үү намайг зогсоосныхын төлөө уучлалт гуйна гэж. Эднэр бол мөнгө эрх мэдэл хоёрыг хууль гэж утсан байна. Хуулийн дээр бол мөнгө эрх мэдэл хоёр байдгийн байна гэдгийг бол ойлгосон байна. Аав ээж нь бол бүр хууль гаргаж агаад хулгай хийгээд хулгайгаа хуульчилдаг болсон байна. Сүүлд нь шалгахад нэмэр байхгүй. Манайхан лайван чашаа шеэрлээд байгаа. Нийгэм бол дэрчгээр одоо хүчин давтаж байна. Ард иргэдний эрх мэдэлтэнгүүдийн хүчнэлт давтагдсан байна. Аав ээжийн охтууд нь энэ олигарх хүүхдүүдэд хүчндүүлээд явдаг ийм нэг юм ирсэн байна. Манай залуучууд тэгээд байна. Намайг над руу нэг охин чат бичиж байгаа. Отгонбаатархаа би таныг хүндэлдэг. Гэхдээ та нүдэнэ гэдэг арга хэмжээний жагсаалт яагаад ирсэнгүй гэж. Би таныг тэнд ирээсэй гэж хүлээсэн. Тэгэхээр та бодлоо юм шиг гэж.
би хэлсгүй ахын төв. Ах нь гэр хороол Сүхбаатарын талбай дээр нүдэ нээгээсэн жагсаал болсон чинь Улаанбаатар хотын гэр хороол нэг хүчингийн хүүхдээ хүчрхийлжсэн аав нүдэ нээгсэн жагсаал болж байна. Би болий балархын бэ гэж бодож жагсаал хараад болдгийн гинэ. Жагсаал цуглаа хараад ийм арга хэмжээ акц хараад нийгэм сайжирдаг бол энэ нийгэм сайжирчхаар боллоо шүү. Бацаанда магнаа амлалт нэг ард түмний хөдөлгөөн бүхий л жагсаал цуглаа. Ямар ч үрдэн шидэв. Харин өнөөдөр ямар арга зам хамгийн сайн арга зам юм. Манай залуучуудаа. Бид Улаанбаатар хотын тэр гэр хороолт байсан хорооны нийгмийн ажилтныг илүү сайн ажилдаг болох төвшөнд нь бидний залуучууд оролцох ёстой. Энийг төр өөрчлөх гэдэг. Тогтолцоогоор нь бид энэ нийгмийг өөрчлөхгүй бол уул уурхаа ухаж яана гэд нэг хэсэг тэмцдэг хүчин хийж яана гэд нэг өдөр тэмцээд маргааш нь мартдаг байх юм бол энэ нийгэм хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ нийгмийг өөрчлөе гэвэл залуучууд бид нэгдэх хэрэгтэй. Одоо манай залуучууд хараарай. Ардсан нам, ардын нам гэдэг бол мөнгөний нам. За энэ мөнгөний намын цаана нөгөө МЦС чинь, нөгөө таван богд чинь, нөгөө энэ дарга нарын үр хүүхдүүд чинь байж байгаа. За энэ дарга нарын үр хүүхдүүд байгаа юм байна. Энэ дарга нарыг хэн гаргаж байгаа юм? Эргээд энгийн бидний үеийн залуучууд ардсан нам, ардын нам гэж гүүгээд миний инкри хайртай намайг сонгорой гэж гаргасных нь ард дээр энэ дарга нарын хүүхдүүд сүүлдээ мөнгөөн төлөөд улс төрд ордог болсон. Одоо улсын хурлын гишүүнд нэр дэвшгэд өмнөх жил 200 сая төгрөг байсан. 200 сая төгрөгөөр өгөөд энгийн аавын хүү ардсан нам ардын намаас нэр дэвшихгүй. Яг энэ хэдийн өөрийнх нь бэлдсэн олигархийн хүүхдүүд мөнгөөн төлөөд улс төрд орж ирж байгаа. Одоо манай хүмүүс бичээс энэ гав үеийн энэ охиныг хүчинцэн гэдэг энэ залуучууд нэг өдөр улсын хурлын гишүүн нэг өдөр том компани захирлууд болчихсон бидний өдөртөө сууж явах юм байна. Энэ болохон байлаа гэж. Яг л энийг эсэргүүцээд байна. Хүчингийн хэрэг гэдэг энэ юмний цаана өөрөө асар том ёс суртахууны тоглолт яваад байгаа маа. Энэ ёс суртахууны тоглолтыг бид нийгмээр нь засъя гэвэл энэ улсуудтай хариуцлага тооцъё гэвэл энэ аав ээжийн эрх мэдлгүй болох ёстой. Аав ээжийн эрх мэдлгүй болсон цагт л бид үр хүүхдэд хариуцлага тооцноо. Одоо аав ээж нь Монгол төрийн том дарга нар байгаа цаг бид нар бол юу ч хийж чадахгүй. Талбай дээр нүдэнэ байдгаа жихээ нэ гэсэн арга хэмжээ хийгээд буу барьж тэмцээч бид нар өөрчлөлт хийхгүй. Ард Батсүрэн гаавлаг гэж. Тэгээ ард түмнийг яа гэдэг юм бэ гэж. Ард түмнийг яа гэх юм бол хамгийн гол нь залуучууд болгон сум орнуудад хороо дүүргээ энэ хоёр намаас чөлөөлөх ёстой. Энэ хоёр нам таны хороонд, таны суманд гардаггүй болсон цаг энэ аав ээж нь хизээж гарч чадахгүй Монголын төрд. Би хэлээд байгаа шүү дээ. Манжийн төр болгоон байлаа гэдгийг Монголын ард түмэн ойлгосон. Гэхдээ манжийн төрийг устгая гэдэг устгыг манжийн төртөө тэмцэе гэд буу бараа тэмцсэн хүн болгон тэр үед алуулсан юм аа. Эхлээд нийт ард түмэн ойлгох ёстой байсан. Энэ манжийн төр болгоон байсан гэдгийг нийт ард түмэн ойлгоод бүх ард түмэн нийтээрээ тэмцэхэд манжуудыг хөөгөө гарах бол алга оруулахын төдий ажил байсан. Яг энэтэй адилхан энэ манангийн бүлгийг устгая гэдэг бол эхлээд ард түмэн бид нар зөв ойлгох хэрэгтэй. Энэ ардсан нам ардын нам зүтгээр миний хайртай дарга гэж доод зочдод нь ажиллаад байгаа манай энэ залуучуудаас ихсүүлээд манай иргэд байхгүй болж ижил энэ нийгэм өөрчлөгдөнө. Бусдаар энэ хоёрын намыг дэмжсэн хүн шудраг хүн байж таарахгүй. Одоо эрх мэдлийг хэн давьж өгöd байгаа. Ахаа манай намыг дэмжээрэй гэд явсан ажилласан залуу эрх мэдлийг өнөөдөр энэ дарга нарт давьж өгöd байгаа маа. Энийг л хэлээд байна. Тэгэхээр хүчингийн хэрэглүүгэн цөмөрийн иргэд орё. За улсын хурлын гишүүн ган тулгтай холбогдсон энэ хүчингийн хэрэг бол одоо Монголын шүүх цагдаа дээр бол ингээд замхраад алуу болж явах шиг байна. Энэ залууг шалгуулъя гэдгийг хамгийн түрүүлээд намын шалгуулах хэрэгтэй. Жишээ нь хөрөл сүхийг манай залуучууд айгүй мундаг том өдөртөгч хүчтэй өдөртөгч гэж зарим нь яриад байгаа шүү дээ. Тэгвэл хөрөл сүх одоо ган тулгаа чи наад хэрэгээ шалгуулчаад ороод ирээ гэж хэлээд ган тулгыг шалгуулах хэрэгтэй. Ган тулг бол Хинтээ аймгийнх хөрөлсөх ган тулг хоёр улууд нэг аймгийнх бүр хөрөлсөхийн инхрээ хайртай дүн. Наад хулгайч нар чинь хууль үйлчлэхгүй болчихлоо. Ерөнхийлөгч Баттулаг хаана байна гэж юм. Энэ мичл. Ингээ манай нийгэм өөрөө
Одоо би энэ лайв ганцаараа хийж чадаад байгаа юм биш. Facebook хэрэгжилж байгаа хүн болгонд лайв хийх хэрэгчлөө нь байж байгаа. Манай залуучууд өөрийнхөө утасныхаа камерыг асууж хагаад хүн болгон нийгэмд бухимж байгаа сэдвийн тухай лайв хийгээд нийгмийн зөв юм руу уриалах хэрэгтэй. Төрийн төмөр нүүр, төр төмөр нүрээ хинт харуулах юм бэ гэж. Төр төмөр нүрээ ард түмэндээ одоо харуулж байна. Энэ авилга авсан, энэ хахуул авсан, энэ хүчийг хийж байгаа нөхдөдөд төрийн төмөр нүүр гэдэг юм бол байхгүй. Харин төрн төгрөг бодсон хэдэн нөхдүүдийн гарт ороод тэр мөнгийг хатгаж байгаа, төгрөг хатгаж байгаа хэдэн нөхдүүд бол өөрийгөө хууль гэж өнөөдөр ойлгож байна. Сүүлд нь одоо та нар ингээ хараа. Энэ баячуудын хүүхдүүд аав ээжийнхэн ард залгам чалаа болоод Монголын төрд гараад ирэх цаг өөртөө зориулах хууль гаргана. Яг үнэ. Улс орныг том утгаар нь хараа гэж. Яг ийм би хэлээд байна. Том утгаар нь. Нэг өдөр энэ дарга нарын хүүхдүүд бидний дээр улсын их хурлын гишүүн юу болоод ирэхин цаг Улаанбаатар хотод ядуу хүн амьдарч чадахгүй. Хүчин хийсэн хүнийг нөгөө сая улсын их хурл дээр хууль оруулж ирсэн шүү дээ. Хүчин хийсэн хүнийг бол мөнгөөр торгодог болоо явж байгаа байхгүй. Ийм хууль улсын их хурл руу орж ирсэн шүү дээ. Хэрвээ хин нэг хүчинд жишээ бол торгуулъя гэж. Тэгээ сүүлд нь мөнгөтэй хүмүүс бол хүн хүчнэдэж бол тэдэнд торгуул сонирн биш учраас. Өнөөдөр Монголын баялагийг ухсан хятадууд мөнгөтэй болчиход өөрсдөө тэд өнөөдөр Монголд хууль болчлоо гэж өнөөдөр бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтлээ. За манай залуучууд энэ гаавгийн одоо энэ намундар гэдэг энэ охиныг бол хамгаалах хэрэгтэй. Өөрийнх нь тухай энэ гаавгийн намундар гэдэг охины тухай янз бүрийн муухай элдв зургууд эднэр оруулаад PR хийж байгаа. Тэрнийг манай сошиал хэрэгжилтэгчид дэмжихгүй байх хэрэгтэй, шеэрлэхгүй байх хэрэгтэй. Ядаж бид эндээс эхэлнэ. Хэрвээ бид ингэхгүй бол ингээд бидний энэ нэг юм үүссэн сэдвээр нь тоглодог. Сая манайхан хардсагаар улсын их хурлын чуулган хаалтаа оролцоод хурц гэдэг хүнд бол бүлдэгдүүлээл. Өнөөдөр нэг хүнд ингэж хүний гар хөл болж байгаа Монголын өнөөдөр парламент, Монголын төр гадныханд өнөөдөр ямархан хэмжээнд нь барьцаанд орсон гэдэг нь бол маш тодорхой. Тэгэхээр бидний энэ залуучуудын бидний гаргаад байгаа энэ юм бол үнэн баг зөв гэдэг энэ намыг байгуулад энэ намаас та бүхэн манай залуучуудад улс төр дорой гэхээр мөнгө байхгүй, улс төр дорой гэхээр дэвших зөв нам алгаа гэж. Тэгвэл энэ үнэн баг зөв намаас өөрийнхөө хороо дүүрэг, сум дүүрэг хаа байгаа тэр газараа эндээс нэр дэвшээ улс орноо хамтдаа өөрчлөө. Муу хүнийг байхгүй болгож ижил нэг хүнийг бид унгаж иж энэ улсаараа өөрчлөгдөн л дөө. Тэгээ манай залуучууд үнэхээр бодох хэрэгтэй байна. Одоо энэ хүчин, энэ хэргийн цаана зөвөр бид нэр одоо ингээд энэ нийгмийн болохгүй бузар булаа бүгдийн эсрэг дуугарч байгаа хүмүүс бол ад шаа болоод дуусч байгаа. Ерөөсөө ингээд хэдэн хөлсний комментчтай эднэр бол бүх хэвлэл мэдээлэл нь эднэрийн гарт байна. Одоо та бүхэн хараа л да. Яагаад нэг охин бүхэл бүтэн нэг охин зориг гаргаад хар тамхины хэрэг хүчингийн хэргийг нийтэд дэлгэчээд байхад Монголын хэвлэл мэдээлэл энэ араас явахгүй юм бэ? За боржгон овогтой амар сайхан хурцын тал дээр ямар бодолтой байна гэж байна. Хурц өнөөдөр хүчтэй байгаагийн шалтгаан нь юу юм? Зүгээр ингэ бодороо. Хурцын шалтгаан хүчтэй байгаагийн цаадлын шалтгаан бол манай улс төрчид дэндүү их ноото байсныг гайна авахгүй. Тэд нар маш их ноото байсан учраас хурцад бүлдэгдүүлэх эхний арга зам нь шалтгаан болсон байхгүй. Тэгэхээр Монголын улс төрчид өнөөдөр хэр бохирцныг хурцын бүлдэгдэж байгаа арга замаас харах хэрэгтэй. Ерөөсөө ард түмний ажил хийгээд хэрэггүй шүү дээ. Энэ авилгачдын бузар булааг нь мэдчих юм бол асар их мөнгийг олж болохоор өнөөдөр ийм нэгэн бүрдэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид өнөөдөр энэ хурцад бүлдэгдүүлсэн улсууд бол асар их ноото юм байна. Энэ улсууд бол асар их одоо Монголын ард түмний эд баялаг, Монгол хүний эсрэг бол асар буруу юм хийсэн байх гэдгийг зүгээр харж болох хэрэгтэй. Муу юм хийсэн нүглэн мэдгэж байгаа учраас л хурцад бүлдэгдүүлж байгаа. Жишээ нь гим байхгүй намайг юм уу энэ лайв үзэж байгаа таныг бол бүлдэгдэж хурц чадахгүй шүү дээ. Гимгүй учраас.
гэмтэй хүнийг ингэдэг. Тэгэхээр бид хурцын тухай ярьж байгаа бол гим хийсэн энэ дарга нарын тухай эргээд ярих ёстой. Ярих ёстой. Гүй хурцыг гүлэг болгоё гэдэг юм. Ноото учраас хурцад эдгээр гүлэг болж байгаа шүү дээ. Хурцуул яах юм? Угаасаа тэр хүн чадвар нь байна, бүх юм нь байна, бүлдэгдсэн ноото баримт нь байна. Эргээд бид нар хурцад бүлдэгдүүлж байгаа энэ дарга нартай ихлэ хариуцлага тооц. Тэгхийн бол хурц дараа нь даварч чадахгүй. Хурцад бүлдэгдүүлдэггүй 76 хүнийг л цэвэр хүнийг л төрд гаргачих л та 76 хүнийг. Тэгвэл Монголын төр хурц Монголын төр даварч чадахгүй байхгүй. Зүгээр үргэлж бүлдэх гем хийсэн энэ улсуудыг өнөөдөр Монголын төрд байгаад байгаа гэдгийг манай залуучууд ойлгох хэрэгтэй. Залуучууд сэтгэлээ бичээд байгаа цоодлон мөнгө чаргал. За манай энэ хариуцлагын тогтолцоо арай л биш болчихжээ гэж байна. За яг үнэн. Тэгэхээр энэ лайва манай 328 хүн үзэж байна. Энийг цааш шеэрлээд байгаа. Эргээд цөмөрөө лайвынхаа ихэнлүүг шилжээд ган тулгын тухай ихээр мэдээлэл хүргэе. Улсын их хурлын гишүүн ган тулгатай холбоотой мэдээлэл ингээд нам боллоо. Сонгуулийн үед бол манайхан ардсан намынхан сэвж байж, ард түмэж бухимдж, тэгээ сайхан ган тулгын тухай үнэн мэдээлэл бол нэлээд төгсөн. Харин одоо бол ингээд мартагдчих шиг байна. Тэгээ энэ бүгдийг ингээд тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгтэй манай залуучуудаа. Өөрийн чинь суманд ардсан нам ардын нам гэж зүтгэж байгаа энэ хүмүүс л энэ дарга нарыг гаргасан гэдгийг хизээж мартаж болохгүй байхгүй. Суманд хороонд ерөөсөө ардын нам ардсан нам гэж гүүгээд байгаа энэ залуучууд чинь энэ хүмүүс чинь энэ манангийн бүлгийн Монголын төрд гаргаад байгаа маа. Ерөөсөө нүдэнэ гэдэг арга хэмжээгээр ганц Монголын асуудал шийдэгдэхгүй. Би тэгж хараад байгаа. Биш ганц чухлан гэдэг мундаг залуу маань харин тэр залуу одоо энэ улс орныг өөрчлөх алхамлуу өөрөө гарч ирэх хэрэгтэй. Ингэж ээж л яв. Ингэж ээж л өөрчлөлт явагдана. Бусдаар зүгээр ингээд чагсаал хийгээд улс орн сайхан болдог бол улс орн сайхан болохоор боллоо шүү дээ манайхаа. Тэмцэл хийгээд биш. Тэгээд сонгуулийн үеэр нөгөө нэг чагсаад байсан тэмцээд байсан гарууд нь Монгол ардын нам ардсан нам хоёрт орчихсон. Би энэ намыг дэмжиж байна гэж мэдээлэл хийдэг. Ерөөсө жагсаалыг ямар зорилготой энэ хүмүүс хийгээд байгаа. Нэр хүнд олох зорилготой жагсаал хийгээд байна. Сүүлдээ нийгмийг зэгцлэх зорилготой биш, нэр хүнд олох зорилготой жагсаалууд өнөөдөр гарсан. Тэгээ би ч гэсэн бидний залуучууд өнөөдөр жагсаж чадахгүйдаа Зүхбаатарын талбайдаар гарч чадахгүй юм биш ээ. Хоосон нэр хүн дээр яах юм бэ? Бодит биш юм аа. Өнөөдөр зөв арга замын төлөө явах хэрэгтэй. Харин тийм за Батбаачир инх хоёр гишүүн нь хүчин хийгээд байхад асуудлыг шийдэж чадахгүй штэ гэж. За дэмжиж байгаа улсуудаа маш их баярлалаа. Тэгэхээр энэ бидний энэ залуучууд энэ Үнэн ба Зөв намыг байгуулсан бидний залуучуудын үйл хэрэг бол ерөнхийдөө энэ юм аа. Энэ. Яагаад бид нар энэ Үнэн ба Зөв намыг өнөөдөр байгуулад улс орноо өөрчлөйгээд энэ залуучуудын тухай яриад байгаа гэд. За Отгонбаатар чи 20 онд их хуралд нэр дэвшин үстэй. Тэгж байж чи ярьж байгаа зүйл үнэнд ойрхон болох хаа гэж бодож байна гэж. За би бол 20 онд ер нь дэвших гүн тухай бодохгүй байгаа. Хамгийн гол нь зөв залуучуудыг бол дэвшүүлж олуулан гарах хэрэгтэй. Монголын төрийг өөрчлөхийг бол маш олон залуучууд газар болгонд гарах хэрэгтэй. Суманд, хороонд, дүүрэгт, аймагт өнөөдөр маш олон залуучууд газар болгонд гарах хэрэгтэй. Ганц Отгонбаатар юм уу ганц Батбаяр гараад өнөөдөр Монголыг өөрчлөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай залуучууд ихэнх нь одоо өөр зээл, байрны лизинг, 80% байрны лизинг, банкнаас банкны асуудалд өнөөдөр энэ бүгдийн цаана явж байгаа. Тэгээ энэ Монгол түмэн энэ асуудлынхаа төлөө нэгдэж чаддаг болмоор байна. Асуудлынхаа төлөө явдаг. Одоо энэ Ган хуй гэдэг хүний өдрийн сонинд улсын их хурлын гишүүн байсан Ган хуй охиныхаа талаар энэ хэргийн талаар өнөөдөр ярилцлага өгсөн байлээ. Та бүхэн өдрийн сониныг өнөөдөр харж байна. Сэрэл цэгмийн мэдээллийн саяг дээр илүү бодиттой мэдээлэл гарсан байлээ. Та өндөр хайгаад үзэж болно. Өнөөдөр охин нь өнөөдөр хэцүү байхад ингээ Ган хуй шиг өөрийнх нь нэр хүндийг золиослоод ингээ яриа өгөө суучих ийм аавууд өнөөдөр хэд байгаа билээ. Энэ хүнийг бол би үнэхээр дэмжиж байна. За ямар ТV-гээр охиныхын талаар зөв мэдээлэл гарсан бэ гэж ямар ч ТV-гээр өнөөдөр гарахгүй байна. За өнөө орой 8 цаг 30 минутаас TV10 телевизээр Үнэн ба Зөв цагаар бол бид ярина.
охиныхын тухай бодит мэдээллүүдийг. Тэгэхээр Монголын ард түмэн айх шалтгаан өнөөдөр юу? Өнөөдөр бидний залуучууд айдаггүй учраас өнөөдөр ийм яриад байгаа юм биш ээ. Бидэнд айх зүрх бий. Гэхдээ айцсаас илүү айдас гэж бий. Манай залуучуудаа. Өнөөдрийн амнаас илүү ам гэж бий. Манай залуучуудаа. Жаахан зоригтой байл. Би бүр гайхаад байх юм. Ийм дарга нарын үр хүүхдүүд нь ийм бузруулаа юм хийгээ. Ийм дарга нар улс орныг ингэж сүрүүлээд байхад манай залуучууд миний ардсан нам, миний ардын нам гэж гүгээд байх юм. Гэхдээ үнэхээр улс орн гэж бодхон байдсан. Үнэхээр өөрөө нэг дарга болчихээ, надад ашиг сонирхол амьдралаа болгочих гэсэн улсууд энд гүүгээд идэм үү гэж би бүрсүүлдэ харах юм. Арай тийм биш байх. Уг нь энэ хоёр нам дотор орсон мундаг шудраг залуучууд зөндөө байх ёстой. Тэд нар одоо энэ намаас гарах хэрэгтэй, болох хэрэгтэй. Та бүхэн залуучууд хэлээдээс. За зөв үнэхээр шудраг улс төр хийя. Дэвшээ явчих нам алгаа гэдсэн. Найз нь бол үнэн баг зөв нам гэдэг намыг 4100 залуучуудтай нийлээ байгуулчлаа. Одоо энэ дээрээс залуучууд нэгдээ явъя. Залуучууд үнэхээр зориг улс орноо өөрчлөе гэдэг зөв юмн дараа нэгдээ л та залуучуудаа. Дараг дагч нэгдэх юм болиё л доо. Мөнгө дагч нэгдэх юм болиё. Мөнгөгээр улс төр хий, улс орноо өөрчлөе. Энэ ганцхан сэтгэл мэдэн штэ. Лоовирчдын хүүхдүүдийн энэ балиар явдал бидэнд оролцоод яат юм бэ гэж. Лоовирчийн хүүхдүүдийн балиар явдал биш ээ. Энэ баячуудын хүүхдүүд чинь нэг өдөр миний охиныг, таны охиныг, таны ахычийн охиныг нэг өдөр зугаалгаар явж байхад нь эднэрийн гар хөлн болсон нөхдүүд хар тамхи хэрэглээд уух юмд нь хар тамхи хийж байгаа хүчндүүл яах вэ? Ийм нэгэн ирүүл яах вэ? Энийний тухай яриад байгаа юм шүү дээ. Бусдаар баячуудын хүүхдүүд бидэнд асуудал нь хамаагүй биш ээ. Эн чинь Монголын нийгмийн асуудал болчиход байгаа. Намсрайч яв санаа оноо нэг үн гэж байна. Сумын улсар зөвөө гэж байна. Залуучуудаа нэгдээрээ би та бүдээс буй өөрийнхөө сумыг, өөрийнхөө хороог бид өөрчилж эхлэх хэрэгтэй байна. Энэ хоёр намыг доош шатанд нь бид нэр өөрчилчих юм бол энэ улс орныг бид өөрчилж чаднаа. Энэ даргантай, энэ авилгачтай хариуцлага тооцно гэдэг бол тэр үед алга оруулахын төдий ажил болно. Манай дарга нар бол би улсын их хурлын гишүүн бодъё гэдэг. Манай ах нар. Тэгээд улсын их хурлын гишүүн болоод одоо жавтлаах би болъё гэсэн болсон. Одоо ганц жавтлан гэдэг хүн юу хийх юм бэ? Юу ч хийж чадахгүй. Бид маш олоодан гарах хэрэгтэй гэдгийг л манай залуучууд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн болгон би өөрөө оролцъё гэдэг энэ оролцоон дээр тулгуурлаж ажиллах хэрэгтэй. Их оронч үн гэдэг бол маш энгийн. Одоо манай залуучууд их орончлыг ижээ аавыгаа энэ хоёр намаас гарахаас ихсүүлээд маш их орны төлөө хийж байгаа ажил эхэлж байгаа байхгүй. Яг үндэ энэ сонгуулийн үед мөнгөний төлөө хэн ажилтээ? Бидний иргэн тойрон дугуйл судал ажиллаад энэ хоёр намыг гаргасан. 7 сарын 1 гэдэг үйл явдлаар 5 залуу амиа алдсан. 5 залуугийн аминд төрсэн ардын нам өнөөдөр 65 судал авчихсан. 10 жилийн дараа явж байна. Бид ерөөсөө мартаад байна л. За жаргал сайхны жаргалтай нэгэн аав гэж байна. Яг үнэ манайхан зөв юм хэлж байна. Манайхан бичлэгээ лайван чашаа шеэрлээд байгаа. Би одоо та бүдээс үнэхээр хүсэж гойх юм энэ л байна. Залуучууд бид нар өнөөдөр энэ улс орныг өөрчлөе гэвэл энэ улс орныг тэр хүрс өгчин өөрчлөхгүй. Тэр батуулагчийг өөрчлөхгүй, тэр миэчээ өөрчлөхгүй. Эдгээр энэ нийгмийг бүтээсэн. Бүтээсэн энэ нийгмийг эдгээр өөрчлөхгүй. Энэ нийгмийг залуучууд бид нар л өөрчилж чадна. Залуучууд бид нар зоригтой үгээр хүргэж, олон түмэнд ярьж, асуудлаа хийж бид энэ цаг үеийг өөрчилж чадна залуучуудаа. Харин өөрчлөлтийг хийх тэр залуучууд маань энэ хоёр намд өнөөдөр орчихсон гүйжиж болохгүй. Өнөөдөр намайг дэмжээрэй, манай ардын намайг дэмжээрэй гэж таны дэмжлэгийг та дэмжихтэл эргээл тэр цааталт нь энэ дарга нар эргээл төрийн шин толгойдоор гараад байгаа байхгүй. Энийг л маш ойлгомоор байна шүү дээ. Залуучуудаа. Бид нар ухаантай байж ижил энэ асуудлыг шийднэ. За манайхын лайв үзэж байгаа улсууд дор лайвын дор бичиж байгаа сэтгэлдлүүдийг сайн уншаад байгаарай. Ард түмний дуу хоолой болчиход бэлэн байгаа шүү гэж байна. Бид нар нэгдэх хэрэгтэй байна залуучуудаа. Нэгдэхийн тулд сум орон нутгаа хороо дүүргээ энэ хоёр намаас салгахаас эхлэх хэрэгтэй. Ерөөсөн маш энгийн. Тэхгүй л болохгүй. Энэ хоёр намын чинь дагаад одоо энэ МСС одоо энэ охины дуудаад байгаа энэ байгууллагууд чинь бол энэ хоёр намыг дагсан бизнесийн бүлэглүүд. Тэгэхээр энэ хоёр намыг устгаагүй цагт энэ бизнесийн бүлэглүүд бол устдахгүй. Нэг өдөр одоо энэ охиныг хүчинцэн гэж байгаа энэ залуучууд
асар их нөгөө ардын намд нь 200 сая төгрөгөө одоо мөд улсын хурлд нэр дэвших хүн 200 сая төгрөг биш 1 тэрбум болох байх л да. Сая ардсан намын ерөнхий намын даргын сунгаад нэр дэвшиж байгаа улс чинь 1 тэрбум төгрөгийн хандив бүрдүүлж байна. 1 тэрбум төгрөгийн хандив хүргэж байгаад энэ ардсан намыг жинхэнэ нам болгочих жирийн ардсан намын гишүүн хүн нэр дэвшихгүй шүү дээ. 1 тэрбум гаргаж байгаа хүн эргээгээд энэ мөнгийг цуглуулсан хүмүүс эргээгээд хэдэн тэрбумыг олно гэдэг тооцоол байж байгаа шүү. 60 тэрбумыг өнөөдөр гаргасан улсууд өнөөдөр Монголын бүх төрийн албанд хэл гахвал өнөөдөр нүүрлэлсэн. Яагаад гэвэл 60 тэрбумыг бий болгоход босгосон улсууд өөрийнх нь гаргасан мөнгийг эргээд олохын тулд өнөөдөр Монголд хэл гахвал нүүрлэж. Нам авилга аваад ирэхлээр нийгэм өөрөө төрчгөр авилга авдаг болдог баг. Өнөөдөр ардсан нам ардын нам бол төрчгөр авилгын нам болсон. Нийслэлийн Монгол ардсан намын нийслэлийн намын хорооны гишүүн чиглэлээ удирдлын сая 500 мянган төгрөг өгч байгаа шүү дээ. Гэхдээ ингээд удирдалд сая 500 мянган төгрөг өгөө явчих энгийн жирийн гишүүн хаана авах юм бэ? Тэгээ энэ мөнгийг өгч чадахгүй жирийн гишүүн бол намынхаа үнэнч дэмжигч харин энэ мөнгийг өгж байгаа нөхдүүд бол өөрсдөө нөгөө намынхын толгой дээр байдаг энэ баячууд болж таарад байгаа байхгүй. Өнөөдөр улс оронд баян ядуугийн ялгаа нүүрлэлтэй гэж. Ардын нам ардсан намын дотор баян ядуугийн ялгаа нүүрлсэн шүү дээ. Энийг л ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр манай залуучууд юуны хэрэгтэй би энэ ардсан нам ардын намыг дэмжиж байгаа юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Үнэхээр манай залуучуудын зүрх сэтгэл улс орноор түнээ ирээдүг гэж бодсон зүрх сэтгэл зохилж ил байт юм бол би яаж ч үсэн энэ залуучууд энэ хоёр намд орохгүй даа гэж би бодоод байгаа юм. Утсаар биш боддоор хиймээр өгнө гэж байна. Утсаар би тэмцэл хийгээд байгаа юм биш ээ. Инх зулын алтан уяг баг. Алтан уяга энийг би нийгмийг өөрчлөхийн тулд хамтаан залуучууд нэгдэхийн тулд хийгээд байгаа. Өнөөдөр залуучууд бид нар нэгдээгүй байжгаад чи Сүхбаатарын талбай дээр юм уу бид тэмцэл хийгээд үзтээ. Бүгд шоронд орно. Ганц хоёр орон бид нар тэмцэх юм бол шоронд ороод энэ дарга нар дарлуулад мүлжүүлээд яг ингэж дуусна. Эхлээд хэлээд байгаа шүү. Манжуудын эсрэг Монголын ард түмэн 1911 он үндэсний эрхчлөөний тэмцэлгээ тэмцсэн юм. Манжуудад дарагдсан тэр тэмцэл. Маш олон аавын хүүхдүүд манжуудын гарт амиа алдсан. Эх орончид. Тэр үед ард түмэн ойлгохгүйсэн. 10 жилийн дараа бүх ард түмэн ойлгоод 21 онд ардын хөвсгөлгээд ард түмэн нийтээрээ тэмцсэн байхгүй. Тэгэхэд манжуудыг хөөж гарах бол алга оруулахын төдий ажил болж чадсан. Өнөөдөр Монголын ард түмэн бүгд ойлгоогүй энэ хоёр намаас бүгд татгалзаагүй цаг залуучууд бид нар тэмцэл хийх юм бол бүгд шоронгийн хатаас сулнаа. Энэ дарга нар бүгдийг буудаал ална. 7 сарын 1-нд хэдэн залуу 5 залуу амиа алдсан шүү дээ. Манай залуучууд энэ Facebook дээр YouTube дээр бичээд үз 7 сарын 1-нд амиа алдсан залуучуудын аав ээж нь уйлаад ярьж байгаа. Тэнд өнөөдөр асар олон цагдаа нар хохирсон. Бид нар энийг эргээл боддоор нь харах хэрэгтэй. Лайвыг 270 хүн үзэж байна. 270-уулаа яг одоо шеэрлэхийг би хүсэж байна. Бид нэр шеэрлээд авах юм бол энэ мэдээг бид үнэгүй хүргээд байна. Өнөөдөр ийм зүйлийг яригээд телевизээр хэвлэл мэдээллийн байгууллагаар орой нөгөө шудраг үнний дуу хоолой ТV-сээр орой хичнээн мөнгө нөхөн үндэсний телевизэд оруулахгүй. Тэгээ бидний гарт байгаа юм бол энэ гар утас болж таарч байгаа. Тэгээ энэ мэдээллийн эрх шилэн дээр л бид нэр үнэн зөв юмыг ярихгүй бол явахгүй байна. Залуучуудаа. Манайхан шеэрлээд байгаа. Лайв шеэрлэхээс эхлээд зориг эхэлж байгаа юм шүү дээ. Өнөөдөр ардсан нам ардын намын залуучууд энэ лайвыг би шеэрлээсэй гэж хүсэж байгаа. Энэ хоёр нам дотор зөв бодолтой олон залуучууд би миний итгэж найдаж явдаг. Сайхан найзууд би. Одоо би тэднийг энэ намаасаа гарчаач л гэж би гуйж. Хэрвээ тийхгүй бол 20 онд одоо тэр миний эргэн тойронд сайн найз гэж явсан найз маань аав ээжигээ манай намд санд өгөрөөгээд ах их чигээ тарчил зовгоод гүйштэй. Тэгэл тэрнийх нь үр дүнд нь энэ дарга нараа эргэл гарна. Ийм л юм болох гээд. Тэгэхээр энэ дарга нарыг Монголын төрөөс унгая гэвэл хувь шүүхийн байгууллага гэдэг чинь энэ дарга нарын гарт орцсон. Өөрсдийнх нь улсууд байна. Ард түмний хувь шүүх гэж юу вэ? Ард түмний шүүх гэж юу вэ? Ард түмний шүүх эрхэм мэдэлд бол сонгуулийн үед хэрэгждэг юм аа. Ард түмэн тэр сонгуулийн үед л шүүх эрхэм мэдлийг хэрэгжүүлдэг. Сонголтоороо шүүдэг байхгүй энэ дарга нар. Энэ дарга нарт эрхэм мэдэл олохгүй ард түмэн сонголтоороо хариуцлага хүлээлгчгээр энэ дарга нарт болчих. Ерөөсөө бид нэр манай ард түмэн хувьсгал хийгээд бид сонгуулаар хувьсгал хийх хэрэгтэй. Хуулийн дагуу хувьсгал хийх хэрэгтэй.
Тэгэхгүй хууль бус юм битий бодоо хин нэг буудыг тгий хуулийн бус юм эргээд хууль бус юмыг биднэрт авчирнаа биш залуучуудаа. Эхлээд манай залуучууд хуулийн дагуу юмыг хийж сурах хэрэгтэй. Сайн байна бие биендээ урам өгч уриалж байгаа тодорхой хэлээд нэгдүгээр ийм ажил хийх гэж байгаа гэдгийг хэлээрэй гэж. За нэгдүгээр энэ үнэн ба зөв нам гэдгийг бид байгуулсан. Энэ нам дээр манай залуучууд одоо ирж бид нэгдээд өөрийнхөө сумыг эх 20 онд би энэ хоёр намаас чөлөөлнө. Өөрийнхөө хороог би энэ хоёр намаас чөлөөлнө гэж бид нэгдэх хэрэгтэй байна. Ерөөсө хороо дүүр газар болгонд л энэ хоёр намыг чөлөөлөх хөдөлгөөн өрнөх ёстой. Тэгжээж энэ улсаар өөрчлөгдөнө. Энэ хоёр намыг дэмжиж явж байгаа нэг ч гэсэн хүнийг л өнөөдөр байхгүй болгож асуудал өөрчлөлтөн. За гант тулг гишүүний хүчийг юу болсон бэ? Бас нөгөө салаавч өгөөд ахаа уучлаарай гэж яриад байсан гэж. За гант тулг гишүүний хүчингийн эрг бол ингээд замхраад алга боллоо. Салаавч өгчөөс нөхөр чинь нэг 100 хэдэн мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн байх нэлээ. Тэгээ ийм л байгаа юм манайхаа. Энийг л бид бодмоор байна. За тэгэхээр манай залуучуудыг ирээд би уулзаач нэгдээч гэж. Одоо маш олон залуучууд нэгдэж байгаа. Маш олон зөрөгтэй залуучууд бид нар дээр уулзч чадж байгаа. Гэхдээ энийг бид бүр олуулан болох хэрэгтэй. Бид 2-300 мянган болох хэрэгтэй байхгүй. 20-30 мянга гэсэн тоо биш. 2-300 мянган тоо болж ижил энэ улс орныг бид өөрчилж чаднаа. За ярих биш хийдэг байх хэрэгтэй. Яригвал хүн болгон ярьж чадна, хийдэг байх хэрэгтэй. Харин тэмүүлээ би хэлээд байгаа шүү дээ. Энэ хийж байгаа зүйл юу юм? Энэ үнэн ба зөв гэдэг намыг байгуулад энэ намаас хороо дүүрэг сумаа өөрчлөе гэсэн залуу ирээд өөрийнхөө суманд энэ намыг аваад ардсан нам ардтай намыг сум болгонд үгүй хийх хэрэгтэй байхгүй да. Энд нэр дэвших хэрэгтэй. Улс төрийн замаар бид хувьсгал хийх гээд байна шүү дээ. Энийг л ойлгох хэрэгтэй. Энийг л би уриалаад байгаа. Энд чиг хийж байгаа ажил байхгүй юу? Тэгэхээр манайхан ажил гэхээр би ганцаараа гарчаад Сүхбаатарын талбай дээр улс орноо өөрчлөөгээ ганцаараа өрлөөд иж болохгүй үстэй. Тавлаа өрлөөд иж болохгүй. Эн чинь маш олуулаа бид тэмцэх ёстой байхгүй. Энэ маш хүчирхэг тэмцэл хийхийн тулд хүчирхэг нэгдлийг эхлээ бий болох хэрэгтэй. Би тэр хүчирхэг нэгдлийг бий болгохын тулд залуучуудыг уриалаад байгаа. Энийг ойлгох хэрэгтэй. Эхлээд хүмүүс нэгдээгүй байжгаад юм хийгээд үзтээ. Би түрүүний залууч хэн байлаа? Тэмүүлэн эхлээд чи хэн нэгэнтэй нэгдээгүй байж чи юм хийгээд үзтээ явах уу? Эхлээд ямар ч ажлыг хийхэд тулд эхлээд нэгдлийг бий болох хэрэгтэй байд. Тэгэхгүй нэгдэл бий болохгүй санааныхаа зоргоор савж болохгүй л дээ. Хоёр нам байгаа цагт ямар ч боломж өгөхгүй л байх та гэж. Үгүй хоёр нам ч байгаа юм биш ээ. Хоёр намыг тэр суманд байхгүй болгочих гээд байгаа байхгүй. Өвөрангай аймгийн Баяндөр суманд Ардын нам ардсан нам гэдээ байхгүй болчих юм бол Өвөрангай аймгийн Баяндөр сумаас энэ нөхдүүд чинь хязгаарч нэр дэвшээ гарч чадахгүй. Энэ муу нөхдүүд. Ингээд бид ялж байгаа байхгүй. Ингээд төрийн эрх мэдлийг бид авцсан цагт энэ авилагч энэ дарга нартай хариуцлага тооцно гэдэг бол нүд ирэмхийн зур ажил болно. Хэвээ алга оруулахын төдий маш амархан. За намыг үүсгэн байгуулж байгаа хүн өөрөө юм уу гэж тий. Нам үүсгэн байгуулагдсан. Энэ үнэн ба зөв нам бол Монгол улсын дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа үнэн ба зөв нам. Бидний өнөөдөр энэ улс төрийн үйл ажиллагааг өнөөдөр хуулийн дагуу төрийн цагдаа хамгаалах хүртэл үүрэгтэй. Бид бол албан ёсны улс төрийн намаа. Хүмүүс ярилгүй хийл гэх юм аа гэж. Эхлээд ярихгүй юу хийх гээд байгаа юм бэ? Хүүхэд хийх гээд байгаа юм уу хайшин гэж. Үнэн эхлээд ярихдаа шинэ нам байгуулад эхэндээ овоо шудраг явж байгаад энэ хоёрын араас орон үздэй гэж юм. Үгүй ээ манай залуучтай. Чи өөрөө хяналт одоо ороод ирэл дээ. Орон үздэй л гэдэг юм. Үгүй ингээд одоо бусдын алдсан хүмүүсийн өмнө бид бурууг үздэй. Таныг хин нэгэн энэ хоёр нам хуураад таны ирээдүг үгүй хэлсэн бол бид нар бас бурууг үздэй. Үгүй нэг хүн алдлаа гэхээр л нөгөөдг нь давхар буруутай. Нэг хүнээр мянган хүнийг битээ харлуул та. Энэ Монгол дотор чинь сайн ч хүн бий, муу ч хүн бий. Гэхдээ энэ Монголын энэ олон ард түмэн дотор сайн нь олон байгаа гэдэгт бид итгээд байгаа. За Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар бодолтой байна гэж өнөөдрийн лайв бол хүчингийн тухай гэж би хийж байгаа юм. Өнөөдөр улсын их хурлын гишүүн хүчингийн эрхт холбогдож байгаа гант тулааг за эргээгээд 5 настай хүүхдийг хүчинтсэн аав эргээд өнөөдөр
гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа. Өнөөдөр хүчирхийлэлд өртөхөд бэлэн маш олон иргэд өнөөдөр Монголын нэгэнд бүрдсэн. Энийг бид нар өнөөдөр засъя гэвэл Монгол төрийг зөв болгох хэрэгтэй. Бусдаар нэг жагсаалаар өнөөдөр энийг зөв болохгүй. Энэ нийгмийг өөрчлөе гэвэл. Тэгэхээр Монголын нийгмийг өөрчлөе гэхээр юу вэ? Энэ өөрчлөлт хийхгүй байгаа энэ дарга нарыг суудлаас нь авч хийж л бид өөрчлөлтөө. Энийг л бид уриалдаг байна. Мөнгөн дугаагдаад алга болвоо. Намынхаа хууль дүрм дотор мөнгөнд биш алга болвоо гэж ингээд намайхаа шүмжлээд байх юм аа. Би нэгд гэдэг шүү дээ. Баточор энэ хоёраа. Бид нэгдэжээж энэ улс орныг өөрчилнө. Тэгэхгүй ингээд эргээд нөгөө Бацандан Магна энтрийн нам дурмад орсон шиг яг дараагийнх нь үеийн ингээд урмна гэд ингээд айцсараа эргээд бид нар өнөөдөр нэгдэж чадах юм байсан. Улс төрчид ерөөсөө ийм л имийг бий болгодог байхгүй. Хэн нэгэнд итгэж болохгүй. Бацандан Магна энтер урвсан. Тэгэхээр Отгонбаатар урвна. Тэгэхээр нэмэр байхгүй. Ийм хандлагыг бий болгох юм бол маш амархан энэ улс орныг үгүй идэх. Хинч итгэхгүй. Сүүлдээ хүн юунд итдэг? Мөнгөнд итгэдэг болдог байхгүй. За аваад ажиллаа гэж хаашаа ямар алхан байгаа юм бэ гэж. Аваад ажиллаа гэхэд Үнэн ба Зөв намын мөрийн хөтөлбөр гээд гарын 5 уруу буюу 5 бүлэг мөрийн хөтөлбөрөөс бүрдэж байгаа. Улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг энэ мөрийн хөтөлбөр 5 мөрийн хөтөлбөрөөс бүрдэж байгаа. Та бүхэн ирээд намын байран дээр бидэнтэй уулзаад харж болно. Орой болгон ТV 10 телевизээр 8 цаг 30 минутаас Үнэн ба Зөв цаг гэх нэвтрүүлэг шууд гарч байгаа. За 230 хүн үзчихээ. Лайв шууд чаш шеэрлээд байгаа манайхан. Энэ лайвыг олон хүнд үзүүлж ижил бид энэ өөрчлөлтийг хийнэ. Би тэрнийг л хүсэж байгаа. Энэ лайвыг хийхэд нэг ч төгрөгийн мөнгө орохгүй байгаа. Гол нь энэ лайвыг олон хүнд үзүүлж чадах юм бол мөнгөгүйгээр бид улс төр хийнэ. Энэ бүх хэвлэл мэдээлэл чи энэ хоёр намын гарт хөр орцсон. Алганд нь орцсон. Тийм учраас бид мөнгөгүй улс төрийг яаж хийдгийг л нийгэмд харуулах гэдэг юм. За Бацандан гишүүнээр бидний оролдоо тэр хүн чинь чадлаараа зүтгэж байгаа гэж. За ойлголоо. Тэгээ Бацандан гишүүнийг өнөөдөр ардсан намаасаа гараад наашаа ороод ирэх юм бол бүр бодиттой зүтгэл болно гэж би хэлмээр байна. Тэгэхгүй энэ хоёр нам дотор чинь би зүгээр хэлэхэд шудраг дүр тоглодог хүн байдیں۔ Жишээ нь бүх энэ хоёр намын ардын намын бүхэн муу байх юм бол ардын намын гишүүд нь бүр болгоон байлаа гэж болж штэ. Тэгэхээр нэгийг нь зөв дүр тоглодог байхгүй. За бүхэн урахгүй тул за одоо чи ард түмнийг өмөрсөн дүр тоглол гэдэг. Тэгээ нөгөө хүн ард түмнийг өмөрөө ярингууд намынхын гишүүн гарах гэжсэн. Үгүй манай намд чинь бас Батэрдээ аврах шиг зөв хүн байгаа. Тэгэхээр Батэрдэндээ найдаад би намаасаа гарахгүй гэж байгаа байхгүй. Ардсан нам дотор Бацандан шиг зөв хүн байгаа. Тэмцэрс Бацандандаа би найдаад намаасаа гарахгүй гэж байгаа. Хэрвээ зөв хүн хизээч муу хүнтэй эвдэрдэггүй маа. Энэ хоёр нам дотор үнэхээр зөв хүн байгаа бол намаасаа гарцсан. Гарч байгаа усууч би ардсан нам ардын намайг бабаа юм байна гэд гараа явж байгаа мянган хүмүүс байгаа штэ. Тэгээ яг тэр улсуудыг л би хүсэж байгаа юм. Улс орныг ингэж өөрчилнө. За шудраг сонгуул болохгүй сонгуул хүртэл өөрөөр байхад яаж хуулийн дагуу тэмцэх юм бэ гэж. Шудраг сонгуул болно. Бүх ард түмэн нийтээрээ бид бол энэ хоёр сум болгонд ардын нам ардсан намыг л устгах шаардлагатай. Тэгэхээр чи маш ойлгомжтой штэ. Шудраг сонгуул болох нь. За баасан дээр чи мөнгөд ККК гэж байна. Утга агуулга бичээрэй. Өөрсныг бүү асуу, энэс нэг асуу гэж Монгол түмэн хэлдэг. Ямар нам байгуулад байгаагаа хэлээд өгөөч гэж. Үнэн ба Зөв нам гэдэг нам байгуулсан. Энэ нам дээр өнөөдөр залуучууд нэгдээд ард түмэн нэгдээд улс орноо өөрчлөё гэж. Залуу хүн гэдэг нь залхуу хүнийг залуу хүн гэж хэлж байгаа шүү. Гадаад дотоод өндөр улсрал эзэмшсэн маш олон зөв залуус байгаа. Эх орныхоо төлөө зүтгэж чадах хүн залуус нэгдэх хэрэгтэй. Оюун яг үнэ. Энэ гадагшаа дотгошоо явсан өөрийнхөө бор зүрхөөр явж чадж байгаа энэ олон залуучууд улс орноо хараад өнөөдөр бабаа юм гэдгийг өнөөдөр хэлж байгаа ш. Тэгвэл ирээд энэ хоёр намд битгий оролдоо. Эренгүүтээ мундаг залуучууд энэ хоёр намд орчихсон зүтгэн яваад байх юм. Би ойлгохгүй байна. Тэгэхээр манай залуучууд нэгдээд өнөөдөр цэвэр ард түмэн нэгдэх энэ нэгдлийг л бий болгох гээд байгаа маа. Энийг л зориод байгаа. Энэ бас хингээ их чинь вэ? Яах гэж сошиал ертөнцөөр за манайхан лайв чаашаа шеэрлээд байгаарай. За худлаа юм хийвэ гэж. Төмөр баасан ч би танаас жингүүлэр хүсье. Тэгж бид улс орноо хамтдаа өөрчилнө. Улс орныг өөрчлөхийн тулд иргэн бүрийн оролцоо маш чухал. За лайв манайхан чаашаа шеэрлээд байгаарай. Чаашаа үзүүлээд байгаарай гэдэг зүйлийг хэлээ. Тэгээ би лайвынхаа утга агуулга дээр хэлсэн. За гаан хувийг гээд энэ улсын хурлын гишүүн
охин Намуундар гэдэг энэ охины хийсэн энэ лайв, энэ мэдээлэл одоо энэ охин хаач ба хаана байгаа вэ? Эргээд энэ охиныг төрийн хамгаалтанд хамгаалах хэрэгтэй, хууль хүчний хамгаалтанд хамгаалт авах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр энэ дарга нарын энэ бузар булайг бол нийтэд дэлгэж энэ хүлээх ёстой хариуцлагыг хүлээх ёстой. За, Баасан Доржийн Мөнхөд хийсэн юм байна уу гэж.